Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлөөс тус сургууль бүтцийн өөрчлөлийг 15 салбар сургуулийг 5 факультет болгон нэгдэх шийдвэрийг өнгөрсөн 2013 оны 12 дугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэн Монгол Улсын их сургуулийн багш нар эсэргүүцэн иргэний иргэн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Иргэний иргэн шүүгээс гомдлыг хянан үзээд Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрийг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг түр түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл бүтцийн өөрчлөлийг шийдвэрийг түтгэлзүүлэхээр болсон байна. Иргэний иргэн шүүхэд үнэхээр энэ дөрмийн бус аргаар явж байна. Дээд боловсролын хуулийн тодорхой зүйл заалтуудыг одоо зөрчиж байна гэдэг одоо тайлбар үндслээр одоо асуудлыг бол тавьсан. За манай харин иргэний иргэн шүүх бол асуудлыг нэлээд одоо нягтлж үзээд үнэхээр одоо энэ бол дээд боловсролын хууль, за ардчилсан зарчим, за түүнчлэн одоо хамгийн гол зүйл бол юу вэ гэвэл хамт олонны тэр эрх ашиг сонирхол энэ дээр бол нэгдээгүй байна гэдэг дээр бол үнэхээр одоо асуудлыг тавьж ингэж одоо өнөөдрийн одоо энэ түтгэлзүүлэх шийдвэрийг одоо гаргалаа. Монгол Улсын их сургуулийн удирдлагуудын зүгээс бүтцийн өөрчлөлт хийж байгаа бас нэг гол шалтгаан нь 4 эрдэмтэн багш тутмын нэг нь удирдах албан тушаал хийж эрдмийн ажлаа хийхгүй хичээл заахгүй байгаа гэж мэдэгдээд байсан юм а. Энэ талаар багш нараас тодруулахад дарга гэдэг үгийг бол ямар утгаар харахаас их зүйл шалтгаалж байгаа. Дарга гэдэг бол хүнийг ажилд авдаг, ажлаас салдаг ийм хүн байх ёстой. Гэтэл одоо тэр манай удирдлагын яриад байгаа 4 багш тутмын нэг нь дарга болчихсон гэдэг шиг тэрүүн шиг худлаа зүйл байгаа байхгүй. Яагаад гэх юм бол тэр техникийн эрхлэгч нар дарганд тоонд ороод байгаа тэр техникийн эрхлэгч нар сургалтын албан дарга нь бүгдээрээ адилхан хичээлээ зааж явж байгаа. Сургалтын албаны эрхлэгч нар, техникийн эрхлэгч нар бол энэ албан тушаалыг хашилсныхаа төлөө 30,000 төгрөгийн нэмэгдэл авч байгаа. Техникийн эрхлэгч бол ерөөсөө хичээлийн хөнгөлөлтөнд бол орохгүй байгаа. Сургалтын албаны эрхлэгч бол зөвхөн 30% хөнгөлөлт эдэлж байгаа. Ингээд аваад үзсэн бол энэ хүмүүс маань бол ерөөсөө дарга биш ээ. Гэтэл одоо Монгол Улсын их сургуулийн багш болгон дарга болчихсон, бүгдээрээ эрдэм шинжилгээний ажлаас дайччихсан, оюутанд хичээл заадгүй мэтэр олон нийтэд харуулж байгаа бол яа харахгүй л одоо Монгол Улсын их сургуулийнхаа эсрэг хийж байгаа муухай одоо харпи харлага юм да. Мөн бүтцийн шинжилэлт хийснээр оюутнууд сургуульд элсэж орсноос хойш 1-2 жилийн дараа мэрэгжлээ сонгох боломжтой байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын жишгт нийцэж байгаа гэж удирдлагын зүгээс үзэж байгаамаа. Харин үүнийг Монгол Улсын сургуулийн багш нар оюутнуудыг төөрөгдүүлсэн башир арга гэж үзэж байгаа маа. Энэ одоо ерөөсөө зүгээр миний өнцгөөс харахад бол их утопи юм ярьж байгаа. Одоо энэ оюутнуудын толгойг их сайхан угааж байна л да. Та нар бол ерөөсөө 1-р курст орохдоо Монгол Улсын их сургуулиуд том аялал руу ороод ирнэ. 2 жилийн хугацаанд бол та нар дуртай хичээлээ үзээд өөрсдөө авьяас чадварыг нээ. 3-4 курстаа бол мэрэгчлээ сонгож сур гэж байгаа. Магадгүй зарим нэг оюутан бол эдийн засгийн ангид орох сонирхолтой, оноо нь хүрдэггүй, мэдлэг чадвар нь болохгүй байдаг. Гэтэл тэр оюутан өөрөө хөөрхий юуг дотроо хий хоосон гордож байгааг үл МУИС гэдэг том хаалгаар ороод 3-р курсаас эдийн засгийн сургуульд ороод тэгээ би 2 жил сураад төгсчихнө гэж бодож байгаа. Яг үнэндээ бол одоо тэр оюутан бол 2 жилийн хугацаанд ямар хичээл үзэх, ямар одоо авьяастайгаа болохын тулд бүхэл бүтэн амьдралынхаа 2 жилийг зарцуулж яана гэдэг бол асар их хугацаа. Ер нь бол оюутан болоод орж ирэхдээ тэр хүн бол би ямар мэрэгчлэр сурах ёстой вэ гэдгийг мэдчих чад нээч чад орж ирж явах ёстой. За хамгийн аюултай юм нь юу вэ гэхээр 4 жил сурчаад тэр оюутан бол 120 кредит цагаа биелүүлж чадахгүй, 4-р курсаа төгсөж чадахгүй ийм одоо уяатай оюутнууд бол маш олон гарахыг бол үгүйсэхгүй.